Арайд үзэгчтэй. Хаврын тэргүүн сар гарч хагас зэрлэгсэн хүмүүс энэ тэдгүү төргөн уур болон төрөгцсөн лайваар бөмбөгдсөн гайхалтай 7 хоног байлаа. Монголчууд бид одоо лайвын урлагийг спорт, тэр байтугай шүүх засаглалын төвшөнд хүргэж одоо лайвдж чадчихээн. Энэ бол одоо сошиал орчинд өөрсдийнхөө бүр хууль батлалаа. Одоо сошиалын хууль батлалаа одоо бид нар хөгжиж байна. Одоо яг гэдэг чинь те одоо асуудал гарсан тохиолдолд иргэн заавал лайв хийх үүрэгтэй ч юм шиг те. Лайв хийсэн иргэний комент хэсэгт шүүн тасдах үүрэгтэй ч юм шиг. Тэ? Хин чанга орлон тэрний зөв ч юм шиг. Тэгээд уйлж лайв хийсэн иргэний нулимс бол нотлох баримтанд тооцогдоод ийн өөж гэх шиг те. Бас сонирн байгаа шүү. Нэрээ тийм шүү. Бид нар бүгдээрээ лайваар амьдардаг болчих. За жишээ нь 2 хос садлаа гэхэд шууд 3 ангид шууд лайв эхэлж байгаа юм. Нэгдүгээр парт нь юу гэхээр та нар санаж байгаа үстэй те. Аз жаргалтай ресторантын цаана ямар зүйл байсан бэ? Парт 2 би удахгүй бүх үннийг илчлэн. Парт 3 эр хүн нэг алдаалаа зэрэг нэг нураалаа битээр уучраа олдсон. Тэгээд асуудал та түүч хамаагүй шүү маш шүү. Эмгөө баягтайгаар Netflix шатаархмаар тийм сайхан зурлууд явж байна. Ер нь бол монголчууд манайхаа ер нь лайв дуртай байсан юм шүү. Лайвын тухай үед байхгүй байсан гэсэн танаа санаж байна уу? Гарын 5 хуруу гэдэг кинон дээр шагдар одоо лайв байхгүйсэн болохоор нэг яриад идэв байсан байна. Лайв байсан бол эцэг ярьж авахгүй те. Даин шагдар гэдэг. Шагдарч 5-5 толгой хаяа явсан шүү те. 5 толгой гэснээс манай 5 толгой маань ашигтай ажиллаад 63242 төгрөгийн ноогдол ашиг тарахаар зарлаа. Энийг нь авах хүсэлгүй иргэд олон байгаа ч гэсэн ер нь эрчим хүчний хомсдолтой байгаа энэ үед лаа шүтэнзээ базаа гэдээ өгж байгаа ч юм билүү та нар яаж мэдчихэж байгаа юм бэ? Яагаад та нар анзаарахгүй байна? Станц засах мөнгөөрөө лаа аваад гэр бүлийн дотны харилцаагаа илүү анхаараарэ гэж байгаа ч юм билүү? Тэгж л ойлгоод байгаа юм. Ер нь тэгээд лаагаа иднэ үү, луунгаа асаана өөртөө мэдэрээ гэж штэ. Луун идэж хараагаа сайжруулж байгаа харанхууд юм хардаг ч болох юм билүү тийм үстэй. 62,000 Монгол луун. Ойрт хүмүүс гів гинтэлтэй арчс намын гишүүн болоод элсэгдсэн байна. Ер нь бишээ яг юу гэсэн элсүүлэгдчихсэн гэх юм байна. Ер нь одоо тийм. Ямар ч тач гэсэн тийм шинэ гишүүдтэй баяр хүргье. Арчс нам та биднийг Facebook-ээр рандомор элсүүлсэн бололтой. People you may know гэдэг шиг тийм. Party may join гэдэг одоо товч баг гарах нь холгүй байна. Тэгээд энэ тэнд лайк дарж байгаад яавал нэг намын гишүүн болцсон юм биш байгаа өөрсдөө шалгаарай гэж хэлмээр санагдаж байна. Яг нөө сүлжээ шиг те. Нэг хэсэг одоо сүлжээний бизнес чинь газар аваад бид нар чинь юу ерөөсөө бүр мартагдсан огт уулзаагүй ярьж байгаагүй найз маань гинтэн залгаал өгшөө уулзах хэрэг байна. Яаралтай шүү гэж уулзах нь гинтэл орфлемик гишүүн болцсон байдаг байсан. Яг тийм шиг. Яг үнэ. Зөндөө олон ээж дээр бас орфлемч болцсон байж шүү. Ээж гиснээс бол тэр айл болгонд нэг каталог байж байдаг гэсэн тий. Ямар ч байсан сүүлд цалинтай ээжийн 50,000 гээд тэр яг цалингийн доромжлоод байгаа мó. Ээжүүдийг доромжлоод байгаа мó нэг мэддэхгүй нэг тийм юм байдаг. Маш сондон шүү. Нэрж сон 50,000 гэдэг. Маш сон нэршил. Энэ халамжийг 500,000 болгох одоо санал дэвшүүлсэн байна. Хэрвээ дэмжигдэх юм бол ээж нар маань үүрэгт ажиллаа урам зоригтой хийх юм болоо. Тэгээ төр засаг маань бол хизээч илүү цаг бодохгүй мөртлөө живх, ханаад нэм за одоо юу гэх тариагаар шимтгэл аваад эсэнд ээжүүдийн гар дээр цэвэр 50,000 л үлдэх бах та. Муу халамжийг авсан хойноо өр гэдэг санхүүгийн шин афоризм гарсан байгаа шүү. Хотын утаа 35% буурсан тухай 35% буурсан тухай одоо хотын орлогч дарга мэдээллээ. Тэрээр үсээ халдсартлаа хотын утаатай тэмцсэн бололтой. Одоо харин утаа буурч утаатай хийсэн тэмцлийн бүр толгой дээр нь тодоос тод өтгөн харагдж илээ. Хэрвээ 100% буурчих юм бол өсөн 100% урах юм уу хаашаа тийм. За үнтэй зэрэгцээ түнхэл тосгонд болсон орон байрны хулгай энэ 7 хоногийн сенсаци дэтлэмийг зүйлээ. Сүрээр дарагч морж ил биш, сенсацаар дарагч гахайжил гарсан юм уу да. Монголчууд ер нь гэхдээ нохоо хорой гэхээ болоо гахаа хорой гэдэг байсан байлаа. Ард түмнийхөө төлөө биш, ард түмнийхөө эсрэг л тэмцээд байгаа хүн дээ. Хулгайч нартай тэмцэхдээ уг нь амар байгаа зү тэ. Та нар харсан уу? Хулгайч нартай тэмцээд байгаа. Энийг яг эзнийхээ эсрэг ашиглахад л болцох гээд байгаа юм да гэдэг. За тэгээд
Эзэн юм мэдээж иргэн усан хашдаг байна доо. Тэгээд эзэн мэдж байгаа байлгүй те. Энэ хүнээ хашихгүй бол ард түмэндүгээ бас халиад байна шүү. Дэврээд байна шүү. Гэж хэлээ да. За тэгээд Эд хуур мьюзик фестивал гэж байгаа. Хуур мьюзик фестивал маань одоо Playtime-ийн зургийг картон болгож шинэ бүтээлбэт ашигласан байна. Өөрөөр хэлэх юм бол одоо айлын хормын зурган дээр фильтр тавиад өөрийнхөө толгойг залгаад манай гэр бүл хийж байгаатай адилхан л да. Гэтэ хуур гэж ер нь угаасаа л тэрнээсээ ойлгомжтой байгаа юм шиг санагдаад гэсэн шүү. Хуураш. Эд хуур гэж. Монгол улс одоо зохион байгуулагдах нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн чуулганы бэлтгэд 70 сая төгрөг төсөлж байснаа гинт болоод 70 тэрбум болгож өөрчилсөн байна. Амар өөрчлөгдөж байгаа шүү те. 70 сая оюутны дал шиг л байсан бололтой гэхгүй. Энэ 70 тэрбум манай дарга нарыг одоо нэг манай хотын одоо төлөөллүүд маань 70 сая штэ гэж ярьж байна. Тэр одоо 70 сая өгөөч гэхгүй. За ямарчсан тэгээд бүгд найрамдах Солонгос улсаас 6 иргэнийг монгол хэлээр оруулахгүй буцаасан байна. Солонгос гэснээс ер нь эхнэрийн өрх гэдэг киног манай монголчууд их үзснээр болоод өшөө авдаг бас тийг солонгосчууд ойлгохгүй байх шиг байна да гэхгүй тийм. Ер нь тэгээд одоо татар хамтлагийн мөөгийн өрсөн 3 хүний 2-ыг нь оруулаагүй, 1-ийг нь оруулсан байлаа. Нэгийг нь оруулахдаа юу гэж хэлсэн гэхээр чи ганцаараа яв ёо. Тэм яг аяллаа зорилго нь тодорхой байсан бол тэр шал ондоо. 1961 онд Вьетнамаас одоо Монгол руу гүйсэн адууны түүхийг батлахын тулд тийм нэг Монгол адуу одоо Вьетнам руу дагуулж яваа тийм баримтат кино хийсэн байна. Тэнд нь монголчууд уяраад сөөд. Гэтэ тэндээс морь биш юу авц асуучд их ирдэг гэдэгтэй. Хүүсэс асуухад Вьетнамаас гүйсэн байдаг. Тэгээд одоо тогсон адуу бол ямар ч байсан Вьетнамаар аялаад ирсэн ойлгомжтой байлаа. Гэтэ одоо энд итгээд байгаа хүмүүсийг ер нь Вьетнам нэг гүйл гэж үзүүлэх хэрэгтэй юмсан санагдаад байгаа. Тэгэхээр нь адуу гүгээд ирдэм бай. Харин монгол хүмүүс бол энэчнээс гараад хаашаа чамаагүй гүйжил байвал болоо гэж боддог гонигтай түүхтэй дээ бид нар. За тэгээд эхлэхэд хэлсэнчлэн хавар ихэлсэн тэгээ синдром их байгаа. Тэгээ хаврын салхи хавирга нэвт үлэхээс илүү тархи цикл үлээж байна. Биеийн дархлаагаа яах вэ? Оюуны дархлаагаа вакцинжуулахгүй болоод хавар тархины тураалд орж магадгүй шүү. Шоу эхлэх цаг боллоо. Tonight show.